Зүүн говь сум одоо 2021 онд улсын төсөв болон орон нутгийн төсвөөр ямар ажлыг бас хийж гүйцэтгэв вэ? За зүүн говь сумд бол өнгөрсөн жилд бол орон улсын төсөв хөрөнгөөр бол бүтээн байгуулалт бол нэлээд хийгдсэн бүтээн байгуулалтын он жилүүд байсан. Тэгээд энэ 20-аас 21 онд бол бид нэр урлагийн бүтээн байгуулалтыг бий болгох чиглэлд аймгийн засваргын мөрөн хэлбэр зүүн говь сумын одоо нэг жилийн одоо үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөнд энэ ард иргэдийн урлагийн бүтээн байгуулалтыг одоо бий болгох чиглэлд анхаарч ажиллалаа. Тэгээд онцлог хэдэн ажлыг бол бид нэр хийж хэрэгжүүлсэн. Нэгд бол бид нэр явуулын мал угаалгын банк гэж 253 мянган малыг бол бог малыг 2 удаа угаадалд амрууллаа. Хоёрт бол оюутнуудын дунд бол зүүн говь сумын оюутнуудын дунд бол зүүн говь сумын ойрын болон дунд хугацааны нөхцөл боломж сэдвтий одоо илтгэлийн уралдаанд зарлаж бас тэргэн байруудыг шалгаруулсан. Мөн хоёр оюутныг бол сургуулийн дэлбэрүүд тэтгэлэгт хамруулж ажиллаа. Гуравд бид нар зүүн говь сум бол зөвхөн малаа жахан сум бол зөвхөн одоо малаа жахан сум. Тэгээд энэ газар тариалангийг одоо хөгжүүлэе гэж шийдвэрлээд бид нар 9500 га орчим газрыг бол газар тариалангийн зорилт, өртөрийн зорилтоор ашиглахаар шийдвэрлүүллээ. Эндээ бол бид нар нэлээд бол хөрөнгө оруулалт шаардж зүүн говь сумын газруудыг ашиглах боломжтой. Гэхдээ бол эхний ээлжинд бид нар жимс нь бол тариалтыг нэмэгдүүлье. Тэжээлийн олон тос дурмын тариалтыг нэмэгдүүлэхээр олон улсын төслийн хөтөлбөр, улсын төсөв хөрөнгө тэгээд сум орон нутгийн дэмжлэгтэйгээр одоо хийхээр ингээд төлөвлөд эхний одоо бичиг баримтын аяллуудыг хийлээ. Дөрөвд юу хийсэн бэ гэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдээр анхаарал хандуулж хоёр хүүхдийг бол зүүн говь сумын одоо хамтарсан баг ажиллаж сургуульд эхний одоо нийгмийн халамжийн чиглэлийн төрийн үйлчлэг хөрөнгө чиглэлийн ихэнх шатны ажлуудаа бүрэн хийж шийдвэрлээд дараагийн одоо шат болох боловсролын үйлчлэгэнд хамруулах ажлыг бол зүүн говь сумын ерөнхий боловсролын сургуульд хамтраад одоо хэрэгжүүлж байна. Анх удаа манай сургууль бол тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан одоо тусгай хөтөлбөр боловсруулж ажиллалаа. За дараагийн нэг онцлог ажил нь юу байсан бэ гэхээр ер нь бол энэ малын эрүүл мэндийг мэдэн дээр бол бид анхаарах хэрэгтэй. Ер нь бол малчид бол хоёр зүйлийг бол хүсэж байгаа. Малын эрүүл мэнд, хадлан дэжээл үйлжээ бууц асуудлыг бол ярилцж байгаа. Санал тавьдаг малчид. Энэ малчдын саналын дагуу бол бид нэр малыг эрүүлжүүлэх тал дээр бол одоо шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Энэ ажлуудаа бол цаашаа улам бол тодтогоод бид нэр аваад явна. Дараа нь бол зүүн говь сум соёлын өдрүүдийг 1 сарын бол соёлын аян зарлаад ер нь бол соёл бол урлаг биш. Соёл бол хүний зөв аж төрх амьдрах бол ёс юм а гэдэг талаас нь одоо соёлд бол бүхий л зүйл одоо хүний өөрөө бие авч явах мэдлэгээс эхлээд энгийн жижиг зүйлээс харин бүхий л зүйл бол соёл гэдгийг ойлгохын тулд одоо өргөн гэрээтэй арга хэмжээ зохион байгуулсан. За энэний хүрээнд бол бид нар номын худалдаа зохион байгууллаа. Аймгийн музейтэй хамтраад музей нь одоо манай зүүн говь сумтай холбогдолтой одоо тэр Амарсанаа Баатрийн тоолботоо дурсгал тэгээд Цэтэнбал гойн одоо музей гэх мэтчлэн зүйлүүдийг бол авч үзэж одоо нутгийн иргэдэд бол үзүүллээ. За ийм онцлог ажлуудыг бол бид нэр үйл ажиллагааны чиглэлд нь бол тусгаж ажиллалаа. Мөн нь бол хогон дээр бол бас нэлээд анхаарсан. Хогийг бол гарсан хойно нь бол бид нэр шийдвэрлэнэ гэж бол байхгүй. Яг гаргалтан дээр нь бол бид нар анхаарах зүйл юм байна гэж үзэж байгаа. Ягаад тэгж үзэж байгаа юм бэ гэхээр өмнөх одоо удирдлагууд одоо хүмүүсийн авч хэрэгжүүлсэн бодлогоо ирдээс хогийн зэгэн дээр хөрсний дараа тэрийг одоо ут болдох, шатаах, одоо буулах янз бүрийн хэлбэрээр үзээд бас 40-50 сая төгрөг төлөвлөж ингэж ажиллаж үзсэн юм байлаа. Тэгээ тэр нь тодорхой үр дүнд хүрээгүй учраас бид нар яг хогийг гаргах дээр нь тэгээ гаргалтан дээр нь бол яг ангилаа цаасан хогоо шатаагаад шиллээ азан бол ялгаа зөвхөн юнсэл бол хогийн зэгт хүрдэг. Бусад одоо тэр дахир хогийг бол тэр бол хог биш. Тэрийг бол дахин дараагийн одоо шатанд дахин боловсруулалтын одоо шат руу шилжүүлэх ангил нь ялгах ийм зүйлийг одоо бид нар хийхээр ингээд бүтэн жил бол ажиллаа. Гэхдээ бол энэ дэр бол яг эцсийн үр дүндээ бол бид нэр хүрээгүй байна. Гэхдээ тодорхой бол багч гэсэн одоо дэвшил гарсан байна. Тэгэхээр 22 онд одоо зүүн говь сумд улсын төсөв болон орон нутгийн төсвөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? За 22 онд улсын төсвийн хөрөнгөөр зүүн говь сумд соёлын төвийн гадна төгсөлт, тэр ногоон байгууламж гадна төгсөлтийн ажлыг 200 сая төгрөгөөр хийн.
Тэгээд сургуулийн эрэгтэй дотор байр галтгооны барилгын зас сурыг Японы ертөнцийн төслийн хүрээнд улс улсын төслөөр санхүүжүүлж 700 сая төгрөгөөр бол хийж хэрэгжүүлнэ. За боловсролын яамны сайдын багцаас 331 сая төгрөгөөр бол сургуулийн хуучин спорт заалыг урлаг заал болгож тогтчуулах сургуулийн гадны орчны тогтчлтын ажлыг бол бид нэр хийн. За тэгээд 295 улсын төсвийн хөрөнгөөр 295 сая төгрөгөөр бол зүйн говь сумд баяр тооны үржлийн нэгж бол байгуулнаа. Улсын төсвийн хөрөнгөөр. Бид бол дотооддоо орон нутгийн одоо төсөв хөрөнгөний тулгуурлаад 2 онцлог ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. 20 га газар одоо жимсгний жишг одоо талбай байгуулах ажлыг хийн. Хоёрт болохоор морины одоо адуун зүйн говь сумын одоо тис адууны өгчлийг одоо сайжруулах, хурдан одоо өгчлийн хадгалж үлдэх одоо талаар бол бид нар адууны зүчээ минь адууны өв соёлыг одоо сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн тийм көшөө зогсолборыг бол бид нар манай Увсан аймагт бол ганц толгомлог гэж байгаа. Тэр нь бол зүйн говь сумын уг бол 70% байгаа. Тэр хүнийхээ одоо дэмжигтэйгээр тэр хүнийхээ нэрмжид энэ ажлыг зохион байгуулнаа гэж бид нар төлөвлөд ингэ явж байна. Агаас иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлыг бас одоо хийхээр төлөвлөж иргэд рүүгээ чиглэсэн ажлаар тэр жишг жимсэмсгний тал байгаа бол бид нар 40 өрхөө айлд өгөөд тэгээд стандартаараа бол 1250 ширхэг одоо мод тарих хэрэгтэй байлээ. Жижиграгны мод. Өхрийн нүдний мод бол 2500 ширхэг тарих хэрэгтэй гэж одоо мэрэгжлийн хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр 40 айлд 0.5 сот газар нэг 400-аас 500 мод тариулаад бид нар тэгээд одоо услтын системийг шийдэж өгнө. Хашаа хороо энэ одоо тодорхой хэсгийг шийднэ. Одоо тог 3 км тог татна. Ингээд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээд энэ жилдээ бол бид нар жимсгний тариулаад тэгээд эх жилээс түүний дараа жилээс бол жимсээ аваад ингээд дунджаар бол одоо яг мэрэгжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар одоо жишээ нь тодорхой хэлбэл Көдөжхан газрын дарга цоломны зөвлөж байгаагаар бол нэг 50 сот газраас бол сайн одоо арчилж тордож уургуулж чадах юм бол нэг 8-аас 10 сая төгрөг авнаа гэж тооцож байгаа. Тэгэхээр яг энэ бол яг иргэдийнхээ орлого руу өрх гэрийнхээ орлого руу чиглэсэн онцлог ажил гэж үзэж байгаа. Одоо анх удаа манай зүйн говь сумын хурал бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг яг иргэдийнхээ орлого руу бол хуваарлж ирсэн. Төрөөчийн юм хурлууд бол яаж юм бэ гэхээр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг бол тухайн сумын төрийн одоо төсөвт байгууллагуудын одоо дутуу байгаа томог төхөөрөмж техник хэрэгслийг худалдаж авахтаар бол тавьдаг байсан юм байлээ. Бид нар бол энэ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бол тухайн орон нутгад амьдарч байгаа иргэдийн амьдралын одоо чанарыг дээшлүүлэхэд одоо зорилготой төрөөс тавьж байгаа мөнгөө. Харин зүгээр сум орон нутгад одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын одоо дутуу байгаа техник хэрэгслийг бид нар дээд чатны байгууллага газар хилтэс агентлаг яамаар нь дамжуулаад шийдвэрлэх боломж байна. Манай сургууль бол өнгөрсөн жил бол боловсролын яамнаас бол сургууль биеийн дамирын ком хэрэгсэл авлаа. Цэцэрлэг одоо шинэ цэцэрлэг ком тавилах ингээд авлаа. Тэгэхээр ер нь бол бид нар одоо соёлын төвдөө бол бид нар соёлын скилцээр дамжуулаад соёлын яамнаас бол үзэгчдийн сандлыг хангах гэдэг ингээд ер нь төрийн байгууллагуудыг бол тухайн дээд чатныхан газар хилтэсээр дамжуулаад ингээд агентлагаар нь дамжуулаад ингээд яамнаас бол ингээд шийдвэрлэх боломж байна. Тийм учраас орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бол тухайн орон нутгад амьдарч байгаа ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэл рүү тавих юм байна гэж үзэж байгаа.